Энэхүү хуралдаанаар Монгол Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяагийн үйл ажиллагаа ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилэлцсэн Монгол Улсын их хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн асуудлыг хянаа хилцв. Үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 8 дугаар дүгнэлт нь нийт 38 нүур учраас та бүхэн дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё. 1. Онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудлаар маргаан шууд үүсгэсэн тухай. Монгол Улсын ерөнхий сайд цаашид ерөнхий сайд гэхийн хүсэлт түүний ихсгсэн шаардлага. Монгол Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяагийн үйл ажиллагаа ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилэлцсэн Монгол Улсын их хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 хэсгийг зөрчсөн гэж үзэж шаардлага дараах 3 үндслэлээр тайлбарласан байна. 1. Монгол Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяа Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй сандыг дэмжиж гэсэн томьёолоор санд хураалгахаар мэдэгдэж зохион байгуулсан үндсэн хууль зөрчсөн. 2. Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын их хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан ерөнхий сайдыг огцруулах сандыг дэмжиж гэсэн томьёолоор бус харин байнгын хорооны санал дүгнэлтээр санд хураалт явуулж ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг баталсан тул уг тогтоол нь үндсэн хууль зөрчсөн. 3. Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эс бүрдээгүй хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны эрсдээгээр нэгтгэн тооцож 51.6% эрсдээр хуралдааныг эхлүүлсэн нь үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Дүгнэлтийн дагуу маргаан хяналтын ажиллагаа шууд үүсгэсэн тухай. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн үргэлжлэл мэдээллийн дагуу өөрийн санаачлахаар буюу улсын их хурл, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дээлжүү, улсын ерөнхий прокурорын хүслээр хян шийдвэрлэн гэж эрх бүхий байгууллага албан тушаалтнаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд шууд маргаан хян шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэхээр зохицуулжээ. Харин иргэдийн үргэлжлэл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар шийдвэрлэнэ. Мөн үндсэн хуулийн цэцэд маргаан хийж ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 2, 3 дахь хэсэг заасны дагуу иргэдээс гаргасан үргэлжлэл мэдээллийг хүлээн авч шалгасан гишүүний шийдвэрийг ис зөвшөөрвөл маргагч талууд гомдол гаргахаар зохицуулсан. Харин хүсэлтээр үүсгэсэн маргаанд гомдол гаргахгүй байна. Ерөнхий сайдаас үндсэн хуулийн цэцэд хандаж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1 дроп 114 дугаар алтан бичгээр хүсэлт ирүүлсэний дагуу үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 үндсэн хуулийн цэцэд маргаан хийж ажиллагааны тухай 21-р зүйлийн 3 дахь хэсгийн дагуу Монгол Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяа үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг зөрчсөн хэсэг асуудлаар маргаан хийж ажиллагааг шууд үүсгэсэн болно. Уг маргааныг үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд хилцүүлэх бэлтгэл хангах явцад хүсэлт гаргагчаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1 дроп 115 дугаар алтан бичгээр Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяа үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилэлцсэн Улсын их хурлын чуулганы 2025 оны 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын 95 дугаар тогтоол нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тус шаардлага ихсгсэн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хийж ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт цэцэд
өргөдөл мэдээлэл хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд цэцгийн хуралдаан зөвлөхөөр завсарлахаас өмнө аль ч ятнаж өөрийн шаардлагын үндсэг зүйлийг өөрчлөх, хэмжээг ихсэх, багасгах болон шаардлагаас бүхэлдэн буюу зарим хэсгээс татгалзах хэрэгтэй гэж заасан тул хүсэлт гаргагчийн шаардлагын дагуу маргаан хийж буй ажиллагаа шууд үүсгэх хууль зүйн үндэслэлтэй юм а. Хүсэлт болон ихсгсэн шаардлагыг нэгтгэн шалгасан тухай Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяагийн үйл ажиллагаа Улсын их хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын 95 дугаар тогтоолыг хилцэж батлахдаа үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг асуудал нь бүхэлдээ Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа үндсэн хуульд нийцсэн хэсэг тухай маргаан байна. Эдгээр 3 асуудал харилцан хамааралтай байх тул тусгаарлал нь шийдвэрлэх үндэслэхгүй юм а. Тодорхойлбол Улсын их хурлын дэд дарга гишүүн Х Булган Туяа чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа гишүүдийн 2025 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрийн эрсийг нэгтгэн тооцоож ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй сандыг дэмжиж гисэн томьёолоор санал хураахтаа удаа мэдэгдэж мэдсээр санал хурааж уг саналын дүнгээр Улсын их хурлын 95 дугаар тогтоолыг батлагдсан тооцсон байх тул эдгээр бүх шаардлага агуулгын хувьд нэгдмэл асуудал байна. Тиймээс үндсэн хуулийн цэцэд маргаан хиншигдүүлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 хэсгийн 8 дахь заалтад маргаан хиншигдүүлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд хилцүүлэхээр бэлтгэхтэй. Нэг асуудлаар 2 буюу хэд хэдэн өргөдөл мэдээлэл хүсэж байгаа бол тэдгээрийг нэгтгэх тогтоол гаргах ажиллагааг хийнэ гэж заасны дагуу эдгээр маргааныг нэгтгэн шалгаж нэг хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хиншигдүүлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхсан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ. Мөн зүйлийн 4 дахь хэсэгт цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2-3 дахь хэсэгт заасан албан тушаалтан үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлыг их судал буюу 7-оос 9 гишүүний бүрэлдэхүүнтэй хян шийдвэрлэх гэжээ. Улсын их хурлын дарга гишүүн үндсэн хууль зөрчсөн хэсгийг их судал буюу 7-оос 9 гишүүний бүрэлдэхүүнтэй хян шийдвэрлэж Улсын их хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн хэсгийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэвч уг маргаан нь ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа үндсэн хууль зөрчсөн хэсэгтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж үүсгэсэн нэг маргаан гэж үзэн их судлалын хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн уг маргааныг тусгаарлаж өөр хуралдаанаар шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг ялгаатай бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж ялгаатай шийдвэрлэл гаргах хугацаа алдах эрсдэлтэй байсныг тэмдэглэж байна. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дахь хэсэгт заасан үндслээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын хурд оруулна гэж 1 дахь хэсэгт улсын хурлын бусад шийдвэр улсын хурд үндсэн хуульд нийцж байгаа хэсэг 3 дахь заалтад улсын хурлын дарга гишүүн үндсэн хууль зөрчсөн хэсэг гэжээ. Энэ маргаан нь улсын их хурлын дэд дарга гишүүний үйл ажиллагаа болон улсын их хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал тул дүгнэлт гаргаж улсын хурл за маргаан хэн шийдвэрлэх хугацааны тухай үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 2023 оны 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт маргаан хэн шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагаа 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусаагүй цэцгийн дараа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Энэ маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногт хуралдаанд бэлтгэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд хуралдаанд оруулах хугацааны доод хязгаарыг тусгаагүй зохицуулт болно. Түүнчлэн уг маргаан онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн давуу дуусгасан болно. Учир нь үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор
шинэ ерөнхий сайдыг томилоогүй бол үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасны дагуу ерөнхийлөгч улсын их хурлыг тарах шийдвэр гаргах үр дагавартай. Тиймээс уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хугацаанд шийдвэрлэх нь үндсэн хууль зөрчсөн хэсэг талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ ерөнхий сайдыг томилох эсвэл улсын их хурлыг тарах улмаар улс төрийн хямрал үүсгэх эсэлтийг бууруулахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно. Мөн үндсэн хуулийн цэцэд маргаан хийдүүлэх ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт цэцгийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай гэж мөн цэцгийн дарагтаа зөвшөөрсөн хуралдаан болох газар өдөр цагийг товлож энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана гэж хугацааны товыг зарлах журмыг зохицуулсан боловч үндсэн хуулийн 64 дугаар зүйлийн 1 хэсэг заасны дагуу үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул үндсэн хуульд ёсонд эрсдэл бий болохоос өмнө маргааныг нэн дайруу шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Үндсэн хуулийн 64 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцгүй үндсэн хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараа тус байна гэж заасан. Үндсэн хуулийн цэц түүний гишүүн аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараа тусаар үндсэн хуулийг чандлан сахиулахын явцад үндсэн хуулийг хамгаалах зорилго болон эрдийн хууль хоорондын зөрчил бий болох тохиолдолд дээд ирэмбийн хуулийг буюу үндсэн хуулийн зохицуултыг баримтлана гэдгийг дурдхан зүйтэй байна. Улсын их хурлын даргын үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа нь үндсэн хуулийн цэцгийн хяналтад байх тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 5 дахь хэсэгт Улсын их хурлын даргын түр эзгүүр түүний даалгаснаар дэв дарга үүргийг нь хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлд Улсын их хурлын даргын бүр эрхийг зохицуулсан байна. Улсын их хурлын дэд дарга гишүүнхээ булган туяа. Улсын их хурлын даргын үүргийг хэрэгжүүлэх үедээ үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал нь үндсэн хуулийн хяналтад хамаарахаар байна. Түүнчлэн үндсэн хуулийн цэц маргаан хийн шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс эхлэн хууль зүйн тусцаа авах эрхийг олгосон боловч өөрөө уг эрхээ эзээгүйг дурдхан зүйтэй. 2. Монгол улсын ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн тухай. Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доош хүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын их хурл 3 хоногийн дараа хилцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын их хурлын нийт гишүүний олох уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын тогтоол баталсан тооцно. Шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж 2019 оны 11-р сарын 14-ний өдөр Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт найруулсан байна. Монгол Улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доош хүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал гэдэгт 32 эсвэл түүнээс дээш гишүүн ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан байхыг ойлгоно. Монгол Улсын их хурлын гишүүд 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Улсын их хурл 03/11-570 тоод алтан бичгээр Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын их хурлын дарга амар баярлан тавьсан бөгөөд уг санал 54 гишүүний гаруй зурсан байгаа нь үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд эрүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Улсын их хурл 3 хоногийн дараа хилцэж эхлэн гэдэг нь ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан өдрөөс хойш 3 хоногийн дараа хилцэж эхлэхийг хэлнэ. 3 хоногийн дараа хилцэх хугацааг тухайлан заасан нь уг хугацаанд Улсын их хурлын гишүүн бүр тус саналдаа тэгш эрхтэйгээр танилцах, судлах, санал асуултаа боловсруулах, ерөнхий сайд хариу тайлбараа бэлдэх боломж олох зорилготой тул уг саналыг Улсын их хурд албан ёсоор тавьсан даруйд Улсын их хурлын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй байна. Гэвч Улсын их хурлын гишүүн П сайн зоргоос төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц сандаг очирт хандаа явуулсан 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн УИХ 03/11670 тоод үсэлтэд ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан бидний саналыг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хилцэж эхлэх үед
хараалах арга хэмжээ авна уу гэсэн байхгүйгээр 2025 оны 10 дугаар сарын 7-ноос 9-ний өдөр энэхүү саналыг Улсын хурлын гишүүдэд хүргүүлээгүй тухай тайлбарыг маргалдагч талаас ирүүлээгүй. Тус хүсэлтийн улмаас Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төрийн байгуулалтын байнгын орооны хурлаанд Улсын хурлын гишүүдэд хүргүүлсэн гэдг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нот хуримтаар тогтоогдож байна.